Сайн байцгаана уу? Он тусгаад яг 20 хоног үлдсэн байна. Тэгээд хэдүүлээ 2026 оныг хамтдаа Notion дээр 20 хоногийн дотор төлөвлөцгөө. Тэгээд яг бүх зүйлийг дагаад хийгээрэй. Тэгээд эхлээд Notion гэж юу вэ гэдэгтээ хэдүүлээ танилцъя. Хэдүүлээ ингээд notion.com гэж ороод энэ бол одоо бүх зүйлийг төлөвлөж болдог юм түүл байгаа. Та энэ дээр бүх зүйлийг төлөвлөж болно. Одоо тэмдэглэл, зорилго, төсөөл, санаа бодол бүх зүйлийг эмх зэгцтэйгээр байршуулнаа. Тэгээд бид нар энэ дээр өнөөдөр 2026 оноо төлөвлөх болно. Тэгээд яг энэ Notion-ыг яаж ашиглахыг нэг бүчлэн заагаад хэдүүлээ 2026 онд бүх хүслээ биелүүлцгээе. За тэгмэд эхлээд Notion руугаа ороод за энэ бол миний өмнө нь төлөвлөж исэн зөндөө олон драфт гаргаж ирсэн юмнууд байна. За Notion руугаа ингээд ороод тэгээд логин хийж орно. Хэрвээ аккаунт байхгүй бол аккаунт үүсгэнэ. За тэгээд ийм board таныг ухтах болно. Create a new page гэд ороод энэ дээр дарангууд шинэ page үүснэ. За хэдүүлээ тэгэхээр энэ шинэ page дээр яг 2026 оноо төлөвлөцгөө. Тэгэхээр 2026 За ингээд гарчлага өгч нь. За хэдүүлээ гой зураг нэмий add cover дээрээ дараад за энэ change cover гэдэг дээр дарангууд cover-ийн гоё зураг галерей дах өнгөө зургууд гарч ирнэ. За тэгээд хэдүүлээ ингээд туршиж үзье. Энэ бол энэ гоё юм шүү дээ. Энэ бас гоё ярагдчих байна. За аль нэг тийм мэдгүй зүгээр л нэг гоё cover сонгоч. За тэгэнгүүт энийг хэдүүлээ гоё янз бүрээр байршуулж болно. Зургийн яг гоёор харагдаж байгаа дээр. За гэхдээ би өөрөө зураг бэлдсэн байсан учраас шинээр өөрийнхөө хийсэн 2026 онуудынхаа зургийг гаргая. Тэгэнгүүт энэ зураг орж ирж байгаа. За хэдүүлээ ингээд яг 2026 ингээд байрлуулчих. За тэгэнгүүт энэ дээр add icon дээр дарангууд гой ийм эможинууд хийж болдог. Тухайн жилийгээ төлөвлөх. Тэгэхээр 2026 оныг алмазаар төлөвлөх нэ. За санаалга. Эможи руу ороод за энийг ингээд арчи. Та хэд дараа ингээд өөрсдөө хийхдээ янз бүрийн эможигоор туршаад ингээд хийж болно. За тэгээд ерөнхийдөө альва ингээд бүх зүйлийг энэ дээр тэмдэглэл оруулахдаа ийм хажуу тишээ энийг ашигладаг байгаа энэ командыг тэр энэ ташуу зураасыг ашиглангууд танд одоо ямар текстүүд оруулах вэ? Одоо гарчиг 1 2 гэдээ байгаа. За тэгээд дугаарлах уу, эсвэл чигсааж үчих юм уу янз бүрийн юмнууд байгаа. Пэйж оруулъя. За энэ пэйж дотор шинээр пэйж үүсгэж байгаа гэсэн үг яг саяны шиг адилхан. Тэгээд энэ пэйж дотор хэдүүлээ 2 өнгөрсөн жилийн өөртөө бичих тагтал оруулж. Өөртөө бичих тагтал. Тэгээд өнгөрсөн жилийнхаа гоё алдаа оноонуудыг ингээд оруулъя. За тэгээд буцахтаа пэйж руугаа ороод за ийшээ оронгууд хэдүүлээ гоё янз бүрээр ингээд харах боломжтой байгаа. Би юу ингэж хардаг. За ингээд хоёр хаштагаар оруулангуудаа heading 2 гэд шууд гараад ирдэг. Тэгэхээр heading 2-оо оруулаад за энэ дээр болохоор хэдүүлээ жилийнхаа зорилгоо бичнэ. Жилийнхаа зорилго 2026 онд юу төлөвлөж хийх юм, ямар зорилгоод оруулах юм гэдгийг хийн. За энийгээ гоё ингээд ягаан өнгөтэй болгочих. Өнгөтэй болгоод жилийнхаа зорилго дээр checklist оруулах, to-do list оруулнаа. За тэгэхээр энэ дээр суулаа төгсөн төгсөн гэд оруулъя. За өөр ямар зорилгоод байж болох вэ? Байртай болно гэд хүмүүсийн нийтлэг зорилгоодыг бичье. Сургуулаа төгссөн байна. Өнгөрсөн цаг дээр бичгээр айгүй хурдан биелдэг гэсэн. Ташуу зураас оруулж агаад хэдүүлээ дахиад гоё пэйж нэмий. Пэйж дээр болох ирээдүйн өөртөө бичих цагтайл гэд оруулж. Тэгээд гоё энэ дээр хүссэн цагтлаа бичиж болно. За тэгээд буцаад хэдүүлээ шигээ ороод. За өөр ер нь бол их төлөвлөгөөний төвтрүүд дээр за жилийн зорилго тэгэнгүүтээ сарын зорилго ороод ирдэ шүү дээ. За сарын зорилгоод хэдүүлээ оръё. Энийг ер нь шууд ингээ copy paste чи. Тэгмэд энэ дээр сарын зорилго гэдээ оруулна. Сарын зорилго. За энийг гоё бүгдийг ингээ нэг өнгөөр байлгах юм бол аюу гоё зэгцтэй гоё юм харагддаг. Gallery. За энэ дээр ингээ database үүсгэж болдог байхгүй. Тэгээ database-үүд нь ямар байдаг вэ гэхээр одоо яг хэдүүлээ саяны шиг харсан шиг сар сараар хичээцгээе гэд оруулж. Хичээцгээе гэж оруулаад тэгээд new page дээр дарах юм бол энэ дээр 1-р сар гэж оруулаад 1-р сар. За 1-р сартаа сар сараар төлөвлөнө. За сургуулаа төгснө гэж байгаа бол юу хийх ёстой юм? Машин авна гэж байгаа бол хэдэн төгрөг 1-р сар цуглуулсан байх ёстой юм? Байр авна гэж байгаа бол зээлийн материал яаж бүрдүүлэх ёстой юм гэх мэтчлэн. За хэдүүлээ бас ингэж агаад энэ дээр ингэж агаад ташуу зураас байнгын ташуу зураасаар яваад тэгээд тийм дотор чинь та юуг сонгох вэ гэдгийг гарч ирнэ. Тэнгүүд хэдүүлээ checklist сонгоч. За 1-р сард амжуулах ажлууд болохоор мөнгөө цуглуулна. За хэдэн сая төгрөг? За 3 сая төгрөг цуглуулна гэж дүү. 3 сая төгрөг цуглуулна.
цуглуулна. Цуглуул ингээд. За тэгээд за мэдгүй таад ингээд өөртөө ингээд үргэлжлүүлээд хийгээрэй заяа. Одоо л надад яг очихгүй байна. За тэгээд хитүүлээ гоё. Энэ дээр нэг гоё зураг олъё. Pinterest-ээс зураг уснаа. Pinterest-ээс гоё зургнуудыг аваад тэгээд маш гоёор ингээд хөгжүүлж болдог. Тэгээд та ядас Pinterest-ээс зөндөө олон санаагаа авч болно шүү. Pinterest explore хийж агаад. За Pinterest-ээс болохоор би ингээд баахан нөөшнийг хайц юм уу гэсэн. Ta зөндөө олон хайж болно. Нөөшин темплейтүүд нь ч гэсэн өнгөө байгаа. Тэгээд хэдүүлээ болохоор ингээд заяа. Би бол ингэж хийх гэдэг юм аа. За ингээд энэ дээр хэдүүлээ гоё зураг оруулах гэдэг хамгийн гол нь. За энэ дээр ингээд ямар ч нэгдүгээр сар дээр ямар ч зураг оруулсан болно. Гэхдээ хэдүүлээ энд доотлон зураг оруулах юм бол айгүй гоё харагддаг. За тэгээд зураг нь болохоор January нэгдүгээр сарын илэрхийлэх юм. Нэгдүгээр сартай холбоотой гоё зүйлүүд байвал та өөртөө ингээд оруулж болно. За жишээлбэл би энийг оруулж дөө. Тийм. За энийг оруулж. За ингээд бүр янз бүрээр өөртөө тааруулаад маш гоёор ингээд ажиллаж болдог. Тэгээд хэрвээ та энд зураг оруулах юм бол хэдүүлээ энэ дээр January гэх гараад ирнэ. Гэхдээ энэ айгүй ингээд сонин гарч ирсэн байна. Хэдүүлээ энийг гоё янзалцгаая. Position хий. Болохгүй наа. За өөр зураг туршиж үзье. New beginning гэдэг гэж байж боломжтой. Шинэ эхлэл хийх гээд. За энэ гоё юм байна. Энийг оруулнаа. Тэнгүүд та. За ингээл гоё зурагтай боллоо. Yes. За тэгээд энэ дээр дараад бүх ингээд эможинуудаа өөрчилж болдог. Тэгээд нэгдүгээр сарын хэдүүлээ одоо ямар эможигаар сэтгэл хөдлөлтөөр давснаас нь хамаарат ингээд та нар өөртөө ингээд сонгож болно. Тэгээд би жишээлбэл ингээд сонгож. Энийгээ duplicate хийж. Duplicate хийхээр ингээд гараад ирнэ гэсэн үг. Хэдүүлээ 12 сараа бүтээж байгаа шүү дээ. Тэгэхээр 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12. За ингээд 12 сар. За дараа нь эднэрийг ингээд засчихна. 2 сар болгоод тэгээд дараа нь энэ зүйлүүдээ ингээд өөрчилж нөгөө таад дараа нь өөртөө ингээд бүр ингээд айгүй гоёор удаан сууж агаад гоё зураг ухаж агаад Pinterest-ээс ухаж агаад гоё хийж болно. Тэгээд ингээд хамгийн гоё юм юу вэ гэхээр таад ингээд найзууд дундаа ингээд бас гоё scroll back account тоглон дундаа ч юм уу ингээд өөртөө зорилгоо ингээд үүсгэчихэд тэгээд тэн дээрээ ингээд гоё комент хийж болдог. Бэлсэнгээ. Гэлчшээний тий. Тэгээд энэ дээр ингээ гоё чатлж болно заяа. Тэр нь ингээд амар сонирхолтой. Найзуудаараа дундаа ингээд үүсгээд тэгээд тэндээ ингээ гоё чатлаад эсвэл найзуудынхаа аяллыг гоё төлөвлөж болно. Дараа нь ингээ зөндөө болон гоё темплейтүүд үзэх болно. Тэгээд юу ч гэсэн хэдүүлээ 20 хоногийн дотор. За эхний нэг 2 хоногийн дотор баг нэг 26 оны төлөвлөлтөд дуусчих байх та.